Сайн мэцгаанууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Ээж гэдэг үг хүн бүрт өөр мэдрэмж төрүүлдэгч хамгийн хэцүү үед хамгийн түрүүнд амнаас гардаг үг гэдэгтээ хүн болгон санал нийлэх баг. 2022 онд Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужид нэгэн солонгос эмэгтэй амиа алдах эцсийн мөчтөө 911 рүү залгаж ээжээ гэж дуудаад амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Вашингтон мужийн Лейквуд хотын 911 рүү нэгэн эмэгтэй сандарсан олоогоор би хаана байгаагаа мэдэхгүй байна. Найз залуу маань намайг хөөгөөд байна. Тэр буутай. Машинаасаа бууж чадахгүй байна. Хурдан ирээрэй гэж хэлсний дараа удалгүй утасны цаанаас олон удаагийн буун дуу сонсогдож эмэгтэй солонгосоор ээжээ гэж хэлээд чимээгүй болов. 911-ийн ажилтан байна уу? Сонсож гин үү гэж асуусан ч машин ямар нэгэн юм мөргөх хүчтэй чимээ гарч хэсэг хугацааны дараа дахин хид удаа буун дуу сонсогджээ. Цагдаа нар Clover Park ахлах сургуулийн ойролцоох замаас Gloria Cho-гийн пикап машиныг олжээ. Машин модон цахилгааны шум мөргсөн байдалтай жолоожийн талын цонх болон хаалга нь суманд сийжүүлсэн байв. Gloria эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч шархаад алгүй нас барсан. Хохирогч Gloria Choi буюу Choi Gu-ийн 7 настай үгээ ганцаараа өсгөжсэн. Маш хариуцлагатай сингл мам байв. Тэрээр эцэг эхийнхээ ажилуулдаг зочид буудалд инженерээр ажиллагаад саяхан Holiday Inn зочид буудалд ажилд орсон байжээ. Найз нөхдөд түүнийг хүүгийнхээ төлөө бүхнээ зориулдаг үлгэр жишээ эмэгтэй байсан гэж дурсдаг. Глориагийн пикап машинаас нийт 14 сумны нүх олцсон бөгөөд энэ нь санамсаргүй бус зориуд алах зорилготой байсныг илтгэдэг. Хамгийн гол сэжигтэн бол түүний салсан найз залуу Билли Рингман байв. Мөрлөгөөр Биллиг Глориаг ажлаас нь тарахыг хүлээж дагаж машинаар мөргөж зогсоосон байна. Эхлээд цонхоор нь 9 удаа буудаж Глориаг ухаан алдуулаад дараа нь машинаараа тойрч ирэн Глориаг амьд үлдсэн эсхийг нь шалгахын тулд хаалга руу дахин 5 удаа бууджээ. Билли Глориагийн ажлын ойролцоох мотелд хурамч нэрээр бүртгүүлэн хэд хоног түүнийг тагнажсэн нь тогтогцсон. Хэрэг гарсны дараа тэрээр мотелдоо эргэж ирээд бороо орж явахад машиныг маш санд руу арчиж цэвэрлэжсэн нь хяналтын камерт бичигджээ. Энэхүү хэрэг саяхан 2026 оны 5 сарын 8-нд Америкийн нэгдсэн улсын гэмт хэргийн баримтад нэвтрүүлгээр дэлгэрэнгүй цацагдаж ээжүүдийн баярын өмнөхөн олон хүний зүрхийг зүсэж цагдаа нарын удаашралтай ажиллагааг шүүмжлэхэд хүргэсэн. Цагдаа нар Биллийн хөсвөлжсэн Enterprise түрээсийн компани дээр очиж хяналтын камерыг шалгахад түүний төрх тод бичигдсэн байв. Ингээд Лейквуд хотын цагдаагийн газраас Биллийг улс даяар эрен сурвалжилж эхэлсэн ч тэр хэдийнэ өөр мужуу цугцсан байх магадлалтай байлаа. Глориагийн хамгийн сайн найз Брайнагийн хэлснээр 2021 оны 5 сард Билли Глориагийн аав ээжийнх нь ажилуулдаг Оё хотод зочноор иржээ. Брайна тэр залуу анхнаасаа л сэжигтэй, шивээсэхтэй ямар нэгэн гэмт бүлэглэлийн гишүүн шиг эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Глория 7 настай хүүгээ ганцаараа өсгөж ажилдаа бүх цагаа зарцуулдаг байсан тул эрэгтэй хүний хайр халамжийг хүсдэг байсан. Билли байнга бэлэг өгч цэцэг барьж чи бол миний амьдралын гэрэл гих мэд чихэн чимхтэй үгс хэлсээр Глориагийн итгэлийг олж авчээ. Тэд Глориагийн амьдардаг зочид буудлын өрөөнд хамт амьдарч эхэлсэн ч Глориагийн аав ээж Биллд маш дургүй байв. Билли эцэг эхт нь би гарахгүй. Одоо танаа охин чинь минийх болсон. Дуртай бол өөрсдөө зайл гэж хэл хүртлээ даварсан. Эцэст нь аав нь Глориаг тэр залуугаас сал эсвэл ажиллаа өгөөд яв гэхэд Глория Биллийг сонгон хүүгээ аваад гэрээсээ явсан байна. Ер нь аав ээж буруу харна гэж байхгүй бах. Хамт амьдарч эхэлснээс хойш Биллийн банк болорч Глориагаас 13 насаар ах 46 настай мөртлөө ажил хийдэггүй. Глориагийн мөнгөөр амьдардаг. Зүгээр ч нэг амьдрахгүй арх ууж, марихуана, кокаин хэрэглэхээр араатан шугуулж 2021 оны 11 сараас Глориаг зодож хан руу түлхэх зэргээр бие махбодын хүчирхийлүүлж эхэлсэн. Мөн Глориаг хаана байгааг хянахын тулд машин болон цүнхэнд нь байршил тогтоогч суулгасан байсныг Глория олж мэджээ. Ингээд Билligээс салж аав ээж рүүгээ буцаж очсон ч Билли түүнийг 50 орхилгүй пикап машиныг нь ажилдаа хэрэглэнэ гэж авч яваад буцааж өгөхгүй байсан тул Глория 2021 оны 11 сарын 28-нд цагдаад мэдэгджээ. Билли машины хулгай хэрэгээр баривчлагдаж 3 хоног саатуулагдсан. 2021 оны 12 сарын 1-нд шүүгээс Биллиг Глориад ойртойг хориглох шийдвэр гаргасан ч шоронгоос сурлагдаж гарч ирээд шууд Глориагийн найз Брайна руу залгаж надад хууль энтер огт хамаагүй. Глориатай заавал холбогдно гэж хэлсэн нь утгагүй болох аимшигт явдлын эхлэл байсан. Ингээд шоронгоос суллагдсныхаа маргааш нь Билли Глориагийн найз Брайна дээр очиж би өөрчлөгднөө, архи хайж сайн хүн болно. Глориатай холбоод өгөөч гэж гуйжээ. Брайна түүнийг занал хийлж хөөж явуулсан боловч Билли зогссонгүй. 2 хоногийн дараа Глория нэг кафен ариун цэврийн өрөөнд нуугдан Брайна руу залхаж Билл түүнийг дагжгааг хэлсэн. Брайна очиход Билл BMW машинаараа зугтсан байлаа. Глория айсандаа хамаг биеийн жижигт уйлсаар гарч иржээ. 3 хоногийн дараа хүүтэйгээ дэлгүүр эсж яхад нь Билли дахин гарч ирж ойртойг хориглох шийдвэрээ цуцлахыг гуйж хүүхчийг зөрүүлсэн. 2021 оны 12 сарын 30-нд Глория ажлын хамтрагч Джейкобтойгоо хамт
кафед байхад Билл гадаан нь ирж машиныхаа гэрлийг гялбуулан дарамтлж эхэлсэн бөгөөд Глория гарахад түүний пикап машины дугуйг сэтсэн байлаа. Мөн машиныг нь нууц кодоор онгойлгож дотор нь байсан зөөврийн компьютер цүнхийг хулгайлжээ. Цагдаа нар ирсэн ч нотлох баримт хангалтгүйгээд Билл рүү зөвхөн утсаар залгаж мэдүүлэг өгөөрэй гэсэн дууд шуудуулдыгэд орхисон. Ингээд Биллийг үргэлжлүүлэн Глориатай хамт байсан Жекобоос өршөө авч Жекогийн машины 2 дугуйг сэтсэн байна. Маргааш нь Жекоб шинэ дугуй сольж тавихад Билл дахиад үлдсэн дугуйнуудыг сэтсэн. Камерын бичлэг байсаар байтал цагдаа нар дүр төрхөн тодорхойгүй гэсэн шалтгаанаар Биллийг баривчлаагүй. Тэр шөнө Билл хар өнгийн BMW-гаа орхиж улсын дугааргүй саарл өнгийн Chevrolet пикап машиныг түрээсэлж Жекобын дугуйг 6 дахь удаагаа сэтжээ. Глория амиа алдсны дараа л цагдаа нар Биллийг эрчимтэй айж эхлэхдээ түүний аимшиг түүхийг олж мэдсэн. Билл Рингмен нь Калифорни мужийн Окленд хотод хэдийнэ эрен сурвалжлагджсэн гэмт хэрэгтэн байжээ. Тэрээр өмнөх найз бүсгүй Ажааг 14 настай байхаас нь биеэ үнэлэгч болгож олон жилийн турш мүүлжиж, зодож, тамалдаг байсан. Нэг удаа зул сарын гацур модны гэрлээр түүнийг боож алахыг завдсан байна. Билл Рингмен Глориаг өөрийнх нь болж чадахгүй бол өөр хэнийг ч болохгүй гэсэн солиотой бодолтой хөтлөгдөн төлөвлөгөөтэйгээр машин хөлсөлж түүнийг отжоод амийг нь хөнөөсөн. Хэрвээ Вашингтон мужийн цагдаа нар Глориагийн хийсэн 4 удаагийн гомдлыг нухацтай авч үзэж Биллийг ойртойг хоригдсон шийдвэр зөрчсөн даруйд нь баривчилсан бол Глория өнөөдөр хүүгийнхээ дэрэгд амьд авах байсан. Түүнийг нас барснаас хойш 4 хоногийн дараа буюу 2022 оны 1 сарын 6-нд Билл согтуу байдалтай хамаатнытай очиж хонохыг гуйжээ. Сэжиг авсан хамаатан нь түүнийг мотель руу хүргэж өгөх замд цагдаа нар машиныг нь бүсэлсэн. Билл хамаатнаа машинаас түлхэж унгаагаад цутгыг оролцсон боловч шатхуун дуусны улмаас машинаа орхин явган цогтжгаад баривчлагдсан байна. Баривчлагдах үедээ тэрээр биеийн дулаан нэлээд буурсан байдалтай. 2023 оны 11 сард Билл Рингмен 1-р зэргийн аллахын эрэхт буруутгагдсан ч өөрийгөө гин буруугүй гэж зүтгэсээр байдаг. Глориагийн эцэг их шүүх хуралд оролцох тэнхэлгүй байсан тул очоогүй бөгөөд амьдарч исэн хотоосоо бүр нүүжээ. Шүүхийн дэлгэцээр Глориагийн зураг гарахад Билл чангаар уйлж жүжиглсэн бөгөөд үүнийг харсан Глориагийн найз Брайна мэдрэл муутай амтан гэж дургуутлаа илэрхийлсэн байна. Танхрахны шүүх ердөө 2 цаг хэлэлцээ түүнийг гин буруутай гэж үзэн тэнсэн суллагдах боломжгүй бүх насаар нь хорих ялгааносон. Глориагийн гэр бүл Лейко хотын захиргаа болон цагдаагийн газрыг үүргээ хангалттай биелүүлээгүй хэмээн шүүхэд өгсөн. Глориагийн хүүгийн нэрээр гаргасан энэхүү нэхэмжлэл нь дараах үндслэлтэй. Билл Глориад ойртохыг хориглох шийдвэрийг удаа дараа зөрчиж Жекийн дугуйг сэтжиж яхад цагдаа нар түүнийг баривчлахын оронд зөвхөн утсаар залгаж дууд шүтүү үлдээжсэн. Энэ нь гэмт хэрэгтнийг улам мөдөөж өшөө авах сэтэл төрүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Глория өвхөөсөө өмнө Биллийн талаар 7 удаа дэлгэрэнгүй баримт, имэйл, мессеж, видео бичлэгийг цагдаад өгсөн ч тэд Биллийг ирэн сурвалжлаагүй. Хэргийг хянжсэн прокурор Грег Грир нисэх хүчин дахтаа Солонгост ил сурж исэн гинэ. Тэрээр хэлэхдээ Глориагийн 911 рүү залгаад хамгийн сүүлд хэлсэн ээжээ гих дуулаа миний амьдралдаа сонссон хамгийн гунигтай дуу байсан хэмээн нулимс туслуулсан байна. Глориагийн хүү одоо 12-оос 13 настай. Ээжийнхээ орон зайг үүр дүүгүүлж амьдрах болсон. Түүний гэр бүлийнх нь хайрын дунд эрүүл сарвал өсөж сэтгэлийн шархан багч болтгоо эдгэрээсэй гэж хүсэж байна. Глориагийн хамгийн сүүлчийн мөчтөд дуудсан ээжээ гих тэрүүг зөвхөн тусламж хүссэн дуудлага биш. Магадгүй энэ хорвоо дээр хамгийн дулаахан бөгөөд аюулгүй газар руугаа тэмүүлсэн эцсийн найдвар байсан баг. Гэвч хууль хяналтынхны хайхрамжгүй байдал нэгэн араадны сохор хүсэл энэ залуухан ээжийг хүүгээс нь гэр бүлээс нь үүрч салгасан. Бид энэ түүхээс хэн нэгнийг хайрлах нэрээр мөрдөж дарамтлаж байгаа бол тэр нь хайр биш харин гэмт хэрэг гэдгийг харж болж байна. Өнөөдрийн эрэг маань энэ үрээд дууслаа. Та бүхэн хайртай хүмүүсээ илүү их хайрлаж нэг нэгнээ илүү их халамжилдаг байгаарай. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.